За гуртас би Facebook-ийн нүдэд дэвсгэрт. Үдээжлээ явуулж бож тоор танилцуулж компани уурхай төслийн байдлыг та бүхэнд харуулж байна. Шар хад гэдэг газар бид нар бол шар дээлгээд нэрлээд сурчихсан байгаа. За энэ яг толгодын ар талаар зохион дор дуурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа. Шар дээлийн араар уул болгоод уртволыг өдрлөчихсөн. Энэ дээл дээр оройд нь гараад зогсоход цаашаа ингээд цэлийсэн сайхан тал харагдаад баруун бол тэр чигээрээ л ингээд харагддаг юм байсан бол одоо харагдгаа болтол ийм их өндөр уул дээлийг бий болгожээ. Энэ шар хаднаас зүүн тишээ явхлаар худаг элстэй гэж газар байгаа. Задгайтай. За тэр хүртэл энэ уртвол яг энэ шар дээлийн араар явсан байна. Ноён 3 тисийн зорчдог зам энэ шар дээлийн урд талаар нь явдаг. Учираас яг энэ шар дээлийн араар нь ийм одоо их уул уурхай үйл ажиллагаа явагдаж байна. Хүмүүс бол тэр үр анзаарч хаардахгүй. Завсар харагдаж байгаа нүүрсний том уулга утвал одоо харалтаад харагдаж байна. За энд бол нүүрсний овоолгыг энэ утгасны арт руу нэг хийсэн байна. За ингээд цаашаа дандаа энэ чинь утвал хиймэл уул те. Ингээд ийм байна. За ингээд ухсан нь энд одоо нэг хэдэн үе ухсан доошоо 7 үе баг. Ус бол энэ говь нутагт бол маш ховор. Ёстой эрдэнэ шүү дээ. За үндсэндээ бол 3 газар нүүрсээ овоолсон байна. За ингээд ачиж байгаа нь харагдаж байна. Одоо тэр утвалын цаад дор бас дахиад нүүрсний овоолго байгаа. За үндсэндээ бол энэ зөвхөн ил уурхай гэсэн үг. Жахлан тор дуурхай нүүрсний олборлолт явуулж байгаа ил уурхай байдал гэсэн. Энэс цаашаа далд уурхай үйл ажиллагаа бас эхэлсэн явж байгаа. Ийм нөхцөл байдалтай байна. Ингээд л одоо өдөржин хар шороо цагаан тоо тойрон тоос манраад ойр хавийн одоо малчтан хөгдөж тугдаад тэслэгээ юмныхан дөргөлтийг мэдрээл ингээл ер нь үндсэндээ хэцүү. За энэ мэтчлэн Баясхвагийн нутаг дэвсгэрт ингээд одоо дахиад 2 лиценз олгоцсон байгаа. За үндсэндээ бол энэ Баясхвагт бол малчд одоо цаашид амтран малан гэхэд маш бэрхшээлтэй болж хуурч байгаа. За жахлан тор дуурхайн 2 дахь одоо огсон талбайг нь харуулж байна. Ил уурхай. Эшиг ингээд жоох өнгөг харуул одоо ус их байгаа. За харж байна тэр. Ингээд ус ихтэй. Малчин айлуудын усны түвшин асар багассан. Байгалийн одоо газрын төвшингээрээ бол доод талд нь байгаа уурхай. Тэгтэл усыг гаргаад затуун тавьсан. Ингээ шаланкаар ядагшна гаргаж ингээ шахах гэж байгаа юм байна. Иймэрхүү нөхцөл байдлын уран тусгын Баясхвагийн нутаг дэвсгэрт үүсээд байгаа учраас малчин байх, мал бэлчээрлэх, малтай байх, мал аж ахуй, маллаж амьдрах нөхцөл байдал бол үнэхээр хэцүү болж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр эхлээд одоо эн чинь усгүй болоод байна. Хоёр гэвэл энэ уурхай энэ нөлөөллүүд заашраасаа их тавих юм бол тэгээд ер нь цагаан төрөнгөр болоостой ийм байгаад байгаа шүү дээ. Тэгээд замаа тавиагүй. За зам нь одоо бас ингээд машин тэрэг цуухаар ойр орчиных нь бэлчээр ямар болдог вэ бүгдээрээ мэдчихэж байгаа те. Битүү тойронд дарагдчихдаг иймэрхүү нөхцөл байдал энэ одоо уран тусгамд маань үүсээд малчд одоо Баясхын баг нутагт бол малчд байх үнэхээр хэцүү болж байгаа. За дахиад одоо Баясхвагийн өвөр ингэр гэж ярьдаг. Энэ өндөр сайхан цэнгэр хайрхны чинь өвөр ингэрт дахиад цөмрийн уурхай гээд нээгдэх гээд зөвшөөрлөө үлээгээд ингээд байж байгаа жишээтэй. За ингээд үндсэндээ тэр уурхай одоо дахиад лиценз зөвшөөрлөө авчих юм бол Баясхвагт бол мал маллахад бол маш хэцүү. Ууландаа яг нэг уул дагаж малчин байвал байхгүй бол тэгэл байхгүй. Тийм болцлоо гэсэн үг. Энэ сайхан хэр дотор одоо олон сайхан малчд байдаг гэсэн бол малчд одоо өдрөөс өдөр цөөрсөр байна да. Яг энэ жахлан дордын уурхай бол миний өвөгдөөдс те аав ээжийн маань одоо яг нутагладаг зунжааны газар. Тэгээд энд бол би бол ишиг ураг хариулж мал хариулж өссөн. Гэтэл одоо ингээд танигдахын аргагүй юм болсон байгаа. Үнэхээр одоо нүд хэлтэрмаар харамсмаар ийм л байна да. За жахлан дорд уурхай харуулсан тэрийг усыг моторын хүчээр гадагш нь гаргаад хоруулаад авсаж байгаа байдал та бүхэн харж байна нэ. Тэгээд одоо өдөржин шөнөжин ингээд борж байгаа юм. Таанаас одоо их хот хийж байгаа гэж малчдын одоо усны төвшин ингэж л асгарч ийшээгээ орж ингэж дундарч байна да. Ингээд малчд өсөөгөө усгүй болохоор яах вэ? Усан малчныхаа мал сүргийг устж хангаж цацхаа бодохоор яах вэ гэдэг малчд эцэж цуцад ингээд одоо малчингөө болгохын их суурийг үүсвэрэнд одоо энэ болоод байгаа юм шүү дээ. Ингээд асгарч байна. Одоо ингээд чигээрээ ингээд уусаад
За бүр сайхан задгаа болцсон. За ингээд нөгөө отоол нь харагдчихэв. За бид нар ороо дээрээс харуулсан. За ингээд чигээрээ урссаар агаад за энэ овоолоод урт ингээ хорьсон шороо байгаа. За энэний доод талаар нэг шууд байгаа юм байна. Тэргээр ингээд цаашаага урсаад гарч байгаа гэсэн. Оюун ус маш ховор. Гүний усын уурхай. Ингээ салхахгүй ч байна да. Тэндээ тийм колцоо явуулсан юм байна. За энэ колцоогоор цаашаага усна ингээд урсаад цаашаага гарч байгаа гэсэн үг юм. За тэр уурхайн гүнээс нь гарч байгаа ус нааш нь шавхаад батвампар гаргаад тэнгээс ахын задгай болоод урсаад энэ овоос их шорооны доогоор энэ колцоогоор урсаад за ингээд харууллынх нь пишгний хажуугаар гэсэн үг. За энэ замынхан доогоор урсаад ингээд цаашаага гараад явж гин гэсэн үг те. Цахлан дор дуурхайн саяын ус шахбаа доошоо урсгаж байсан газрын чинь яг ихэнд нүүхүү ердөө 500 хүрэхгүй метрийн зайд байгаа. Худаг элстэй гэдэг энэ хайран дээр ингэ задгаа урсдаг гэсэн. Одоо бол худаг нь арай ширэгчээгүй байгаа. За одоо Нитросибирийн зам нүүрс зөөх замаа тавих юм байна. За зам тавих газар нь одоо яг энийг бүдэгхэн зам яваад энэ рүү орж ирж байна. Яг энэ айлын хажуугаар орж ирэх юм байна. За ер нь бол замынхан тараас яг энийг бүр явж байгаа юм байна. Гэтэл одоо яг ингээд айлынх нь за энэ айлаас бол нэг 100 метрийн зайтай л замын тараас нь явж байгаа байна. За нэг иймэрхүү ингээд Балчин айлын яг хаяагаар зам нь явна. Дэрэгт нь одоо нүүрс урах олборлолтын үйл ажиллагааны явагдана. За гэтэл энэ айлууд бол нөлөөллийн бүсд нь одоо хамаарагдахгүй байна гэж айлууд бас хэлж байна. Жавхан дор дуурхайгаас маш ойрхон байгаа айл. Гэтэл яг жавхан дор дуурхай нөлөөллийн бүсд бол хамаардахгүй юм айл байгаа. Жавхан дордын уурхай шороо манараа харагдаж байна. За түрүүн би нэг шар дээл дээр гараад яг арлуун танд харуулсан. Одоо бол утгаалууд нь л сууж байна. Дараагийн хараад байж байгаа. Айл. Гэтэл одоо ингээд нааша манарчмаа шороо салхи нь олон бэлчээр сүлдэгч байна. За энэ айлуудын ус судаг бас өнгөний ус багасж хэрэгж байгаа. За ингээд энэ айл бас нөлөөллийн бүсэнд ордог. Энэ айл бас орохгүй. Ердөө жавхан дордоос бас ойрхон Монгол чадлагаа дуурхаа. За Монгол чадлаа уурхай хүүн одоо тэнд харагдаж байна ингээд цагаан. За ингээд замд явж байгаа гэсэн. За ингээд нүүрсээ төвөрлж явж. За энэ жавхан дордуурхай нүүрсний зам яг ингээд яваад урагшаа шивээ өрнгийн хэлийн бомтоор энэ одоо урдлын энэ уулыг даваад ингээд цаашаа шивээ өрнгийн хэлийн бомт ордог. За энэ ингээд зам бол одоо бас үнэхээр хэцүү ингээд. За гэтэл одоо ингээд цаахан нь ингээд айлын мал ингээд бэлчээрлэл харагдчихэв. Хэвлийн хурал хийж исэн 3 цэцгийн улсуудын дунд хулан ингээд бас ихтэйсэн тэднийх одоо харагдчихэв. Энэ бол ердөө Монгол чадлын уурхай яг нөлөөлөлд өртөж байгаа. Тэгээд дээрээс нь жавхан дор уурхай энэ нүүрс тээврийн замд одоо жинхэнэ өртөж байгаа. Бэлчээр нь одоо ингээд сайхан шороо төрөнд давтаад ингээд байж байгаа ийм малчин өрх байгаа. Одоо тэр доод хөндийгөр яг л ингээд тоос манруулаад тэр ингээд машин наашлж авч шít. Өдөржин л одоо ингээд машин дээр нүүрсний машин цуугаал ингээд тоос шороонд булуулаад. За салхитай өдөр бол бүр маш аюултай шороо болсон шүү дээ. За ийм байдалтай нийт ингээд цааш нь харуул энэ тоосны цаана жавхан дор дуурхай отволууд харагдаж байна. За ингээд 3 сумын баясах баг бол үндсэндээ нэг иймэрхүү жавхан дор дуурхай орчин бол нэг иймэрхүү байна да. Хүрээ хамт эцэг таав харж байна. Яс харж байгаа. Тэдээс наашаа Нитросибир компани нүүрсний зам тавьж байгаа. За ингээд нүүрсний зам нь бол энэ жавхан дор дуурхай замтай яг энд ийж одоо дэлгэхээр ийм тастай байгаа юм байлээ. За ингээд ирвэл энэ их уурхайн одоо хэрэгжилсэн энэ их зам энэ их шорон дунд одоо малчид амьдрах мал гэдэг. Тэгэхээр хэцүү болж байгаа маа. За Монгол чадал компани кемп
3 төсвийн байсгаагийн нутагт байгаа кемпийг харуулж байна. За энэ кемпээс ердөө 500 метрийн бараг зайд. За та бүхэнд харуулъя. За энэ Жавхланд компани зам ангийн техник танад хөрөмж байрлаж байсан газар нь байгаа байна. За ингээд Жавхланд компани зам алчдын туслан ойрхон уурхай нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүд цаашид яах вэ? Цаашид яаж ажиллаж малаа туулж амьдрах вэ гэдэг л асуудал тулгараад байгаа юм.